Мөрөн сумын 14 багт 43471 иргэн төр орчин суугчтай нийт 51000 иргэн амьдарч байна. Жилээс жилдээ суурьшил нэмэгдэж байгаа энэ үедээ хамгийн чухал зүйлийн нэг нь хатуу хүчилттэй автозам юм. Мөрөн сумд 1 жилийн хугацаанд 10.8 км хатуу хүчилттэй зам барихаар төлөвлөж өнгөрсөн 6 сараас эхлэн дараах замын ажлуудыг хийж байна. Шинэ мөрөн хорооллын хажуу замаас Төв Гандан хүртэл автозам, Төв замаас Онцгой байдлын газар хүртэл автозам, 10-14 дугаар багийн босоод тэнхлэгийн автозам, Корнор заавны зүүн хойд уулзуураас Аваргууд сургуулийн хойд уулзуур хүртэл автозам, Аюулгүн тойргоос зах хүртэл автозамын шинжилэлт, автозамын богино холбоосын ажлуудыг хийж байна. Өвсгөл аймгийн сатаргын үйл ажиллагааны бүтээлч өвсгөлчүүд үйл ажиллагааны хөтөлбөрт энэ зам харгуй дэд үсттэй холбоотой олон заалтууд орсон. За түүний нэг нь бол энэ замтай холбоотой асуудал байна. Тэгээ энэ жилийн ажил бол их онцлогтой. Энэ жил бол 10.8 км зам Мөрөн суманд барьж байгаа. Өвсгөл аймаг түүхэндээ 34-5 жилийн хугацаанд 52.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг орон нутаг аймаг өөрөө хөрөнгө босгож хийж энд улсын төсвийн нэгж төгрөг байхгүй, гадаадын зээл тусламжийн нэгж төгрөг байхгүйгээр их онцлогтой. Тэгээ одоо энэ компани 2 компани шалгалсан. За захын урталтны компани байгаа. За энийг бол манай хөсөлт бүтээмжгээд Өвсгөл аймгийн компани авсан. За ер нь бол одоо график хугацаанд ингэ явж байгаа. Хойтон бол ногоон байгууламж тийм ээ. Дугуйн зам гэрэлтүүлэг энэ ажлууд бол хийгдэнэ. Ингээ Өвсгөл аймаг бол түүхэндээ анхудаа 1 жилд 10.8 км зам барьж байгаа явдал бол амьдрах орчноо сайжруулах. Энд бол одоо бодиттой дэмжлэг болсон. Ийм сайхан бүтээн байгуулалт болж байгаад одоо талархаж байгаа. Замын ажлыг Наноклог хүслэнт бүтээмж гэсэн 2 компани гүйцэтгэж байна. Хүслэнт бүтээмж компанийн хувьд Мөрөн сумын 10, 14, 7, 13 дугаар багт нийт 4.9 км автозам барих ажлыг эх оны 8 дугаар сарын 30 гэхэд дуусгахаар аймгийн цэцэрлэгтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 3.5 км замын барилгын ажлыг хийж автозамын зорчих гэсэн хөдөлгөөнийг нээсэн байна. За манай хүслэнт бүтээмж компани энэ жил нийтдээ 4.9 км замын ажил байна. За эндээс 3 төсөлтэй болж байгаа. За нэг төсөл нь 10-14-ийн босоод тэнхлэгийн зам бол 90%-тай. За эх жил бол гэрэлтүүлгийн ажил ягуун замын ажил хийгдээд дуусна. За одоо энэ зогсож байгаа зам маань бол автозамын богино холбоосод гэдэг замдаар энэ зам маань 45%-тай. За эх жил бол 7-гийн 19 удам Барнууд дэлгүүрийн гудам яваад дуснаа гэсэн юм төлөвлөгөөтэй байна. За шинэ суурьшлийн бүс Аваргууд орчмын зам бол 87%-тайгаар дуусч байна. Цагаан зураас нь тавигдаад босоод тэмдгүүд нь тавигдаад дуусч байна. Хүслэнт бүтээмж компани эх онд үлдсэн 1.4 км замыг барьж дуусгаад ногоон байгууламж, дугуйн зам, гэрэлтүүлэг зэргийг хийж ижүүрэн тогтчуулна гэдгийг хэллээ. Өвсгөл аймаг энэ жил 52.5 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаамаа.